Орчин хоёул нэр хөглөлөө тийм. Шаад дэмий мөнгө төгрөг. 20,000 долларын чек гэж. Тэр угаасаа шаад бүтэрсэн гаргасан байна шүү дээ. За, үнэн байж болно шүү дээ. Машинда угаацсан чинь бид яаж мэдлээ? Одоо энэ олигархууд ч заяа. 20,000 доллараар юу ч биш. Чи сонссон биз дээ? Хатуурын газрын дарга нууц хамаагийнхаа нэр дээр 10 цэцэрлэг барих мөнгө хийсэн байсан гэж. Тийм. 14 тэрбум лөө. Тийм шүү дээ. Амар гош. Энэ яриг гişгдээ идэр сонсож байгаа. Авилах чинь нууц хамааг болын энэ төр гээд тоглоод бөө юм бодоодсэн биз дээ. Тийм. Төрүүнүүдэд дөрвж аалгалдаг ах. 10-аас нь дарга зэрээс нь авшээсэн байхгүй. Тэр айгуул авилгач ах. Тэр татварын газрын дарга гэдэг бас тийм. Тэр чинь тимч том дарга биш гэсэн заяа. Зүгээр нэг хурган дарга гэж лээ. Тэгсэн чинь хэдэн тэрбум төгрөг гэлээ дээ. Ямар ч гэсэн мангар их мөнгө заяа. Эдийн хуваагаад хадгалчихсан байсан гэж байна. Тийм үү? Хурган дарга шүү дээ зүгээр л. Ой. Сэтгүүл чинь байж дээ тий. Яг л тагнуу түн шиг байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Ерөн сурвалжлах сэтгүүл зүг гэж нэг юм байдгийг. Тэр нь бүр яа Джеймс Бонд гэсэн. Бонд нь шүү вэ? Яа. Хөөш. Хоёул тэр нөхрийг олж мөрдөх үү? Одоо хаанаас болдгийг? Үу царайн дээрээ жирийн юм шиг байгаа ч гэсэн цаана амар юм хийдэг гараа үлээ. Тийм. Нөгөө нэг татварын газрын хурган дарга гэдэг бас дээ. За ганц хөх гэлээ дээ. Тэр чин заяа 10 жилээр болтойтой авсан гэж байгаа заяа. Өнгөрсөн даалт тэгж амар хийж байгаа байхгүй юу? Яа. Амар бас дээ. Ачаал тэрийн машины дугаарыг харсан л та. Улсын дугаард лактом Lexus л. Яаж цэцэрлэх үйлдвэрээс эхний хийж чадсан л та. Оллоо гэж юм яах юм бэ тийм. Та мөнгө алга болгосноо ямар аргаар яаж олсон бэ гэж асуултаа байна шүү дээ. Монгол 93 акт хэмжээнийг өнөөдрөөс эхлэн борлуулж эхэллээ. Эдгээр өрөөний Энэ хорвоо нэр хачи юм. Тэр хадгаламж банкны нөхөр гэлөө. нэрийн Хэдэн бүтээгдэхүүн тэрбум гаргаж байгаа бол чадахгүй өөрөө орондоо Газираа тоглоод авчихсан. Хэдэн жил авсан юм бэ? 10 тэрбум уу? Тэр чинь 2 жил авсан шүү дээ. Одоо суллагдсан.
Хөөе. Дээх үеийн төр барьж исэн харагдаж байна. Ер нь амар мапантаа харагдаж шин. Энд чинь зэрлэг нийтлэл хичээ гэж боддог байхгүй. Тэр гарыг олж уулзаал заяа. Ярилцлага аваад сенсац өгөлт идэв дээ. За чи болж үзгөө. Димийн заяа. Тэр саяхан алуулдаг Наранбаатрыг эзэтгэж тэр зүгээр л мөнгө өгөх хөлөө ачсан гэдэгт би нэг итгэхгүй юм да. Сайн талтайгаас гадна Тэгээд чи хөлөө яаж өгөх юм? заасан хэмжээнээс 0.5 грамаар Чивд тэнэгтэй байгаа ч тий. Хөл бол зүгээр тохиолдлын асуудал хийсэн мэт тий. Тэгсэн ч намаа өөр нь яалаа гэж ярьж зодтیں۔ Юм уу оюут нэг шүү. Эцээр наад урангарч давцаа. Нөгөө хүнд ч толцсон юм шиг. Олнер төрөвч. Тэр охины уутанд орсон байсан бол бүхнээс кино шиг гоёлохгүй юу? Би шинжэнгөө хог хөцөн болоод ч тэр төрөвч байгаа юм шиг санагдаад байна. Ёо. Чи болов. Наад нүд амчин арайчтай нэрээ. Ста нэр нэг. Харин тийм ээ. Салчхад байхад л салглаа салж өгөхгүй ядархаатай. Чи мэдэн штэ. Саатах чинь архиа гудрахаараа гүгэд ирдэг байхгүй юу? Тэгэл гэрт бөөн зодоо нүдэн. Энэ хоёр хүүхдийн нүдийн бүтэлцүүлэл зүрхийг авчхан төгөх юм. Чи найзхаа энэ нүд амыг хартаа. Би бүрийн айл амтнаас санаа зовх. Өнөө бараа мараа одоо юу болж идэм бүү мэд. Нэг найзаагаал суулгасан ухаантай. Уул нь урагшаа нэг ухс юмэр идэг. Ер нь ч тэгээд энэ амьдралын цаанч гарахгүй нэ найз. Яадаг шүү баг юм. Миний найз танигтай байгаа дээрээ өөртөө таарсан нэг айтайхан сайн хүнтэй суучаач. Тэгвэл энэ нэг юм байн орж ир зодоод авахгүй ядаж амраа байхгүй юу да. Тийм штэ. Хаана наа тэр хүн чинь? Нэг бол хар олон ихнэрээс салсан юмнууд. Эсвэл архичин. Эсвэл хүүхд хараад айдаг залуу хүүхдтэй суух юм уу? Айгуул тэрнийхээ аав ээж ах дүүсийн тэжээх юм болно штэ. Хоёр хүүхдээ яа ичиж бас нэг хар юм маллах гэж гайш. Тэгээч нөгөө урдынхаа салгансан юмнаас салж чадаагүй байхад яш. Үш. Найз нь чамайг нэг сайн үнтэй танилцуул идэх үү? Юу яриад байгаа юм бэ? Лаг гарвээ. Эртээд би чамтай танилцуулд юм үгээд ийшээ ирцэн явж исэн чинь нөгөө нэг юм чинь танаа энэ доотлын дэлгүүрт төрөвчээ гээгээд. За юу бүтлгүй юм. Харин тийм ээ. Тэгээ дараа болыг хойшлуулцсан. Нэг газар том дарах хийдгийг. Тэгсэн харин сүүлийн үед увсгал дамж хэлүү ажлаас нь унгаах гээд бүүн асуудал байгаа гэсэн. Ийм мэрэгжлийн ялтын газар чинь шадар сайдын мэдлэлт үйдэг гэж шүү дээ. Тийм үү? Тийм гэсэн. Хөөрхий ихнэр нь өнгөрцөн юм байлээ. Чамаас ч уг нь хэд ахaltaа. Гэхдээ зүгээрээ түшигтэй сайн хүн байгаа. Найз нь тэгж яагаад нэг тавуулаад ирэх заяа. Хүүшээ. Тэр чин тэгээд дарга марга юм бол нэгмүү ганцхан яаж тооно чи санаавэ. За бүтэхгүй болий чи юм. За болил доо. Гэхдээ дарга л байгаа үсттэй. Гэхдээ тийм их зантай хямсгар амт юм бишээ. Хоёр том хүүхэд нь Америкт амьдардаг юм байлээ. Би дээр нь гэрт нь ороодоо. Үнэн тасархай амьдардаг юм байлээ. Тэр гэр мөр нь юу вэ? Меблийн дэлгүүр юм уу хаашаа? Үш тэгээд сайхан тавилга амар цай чанж өгөх юм биш. Эрэгтэй хүн өрөвдмөр юм аа. Харин тийм ээ. Хүний зовлон ямар дуусах штэ.
Чүлээ хаач юм аа. Яа тий яа. Өгшөө ядарч гин үү? Одоо болоо. Ээж би удахгүй амарн та намайг бийж авч явна гэсэн хэвээр эзтэй. За тэр явах вэ? Хичээл номоолууд. Чи наавд нэг жоохон туслаач. Аавчууд нэг орчуулга эхэлсэн гээл ганцаараа суугаад ах юм. Аавын тэр хүн номнуудыг би яаж орчуулж чадах юм чадахгүй шүү дээ. Хэцүүсээд байгаа би хэдин би чинь. Үгүй юуны тул чи ч одоо орчуулагч мэрэгчлээ ингээ оёд юм лээ тийм чи. Тэгэл зайлууд ганцаараа л суугаад ах юм. Миний охин тэр энэ очиод туслаад өг. Аав намайг голноо оогоно. Юугийн голтын тийм. Яста сонио. Өшөө цаавах уу? Аяг цамааж авчиад өгч. Ээж, аав бид хоёр юм уншчих уу? Хараа хүнийхээс бослсон чи 200 шин ирэлжиж. Нэг залуу машинаа их л хайрлан угааж байтал 5 настай хүн ирээд газраас чулуу аваад машиныг нь зураад байсанд аав нь уурлаад хүүгээ зодохдоо гартаа чулуу байсныг нь уурандаа мартчихжээ. Хүү уйлаад эмнэлэг түртэл эмч нар хурууг нь тайрхаас өр арга алга гэж хэлжээ. Энэ үед хүү уйлахаа болж ааваа миний хуруу дахиад урган тэ гэсэн гинэ. Аав нь гимшээд машинаа өшгөчин чамаас сууж хүүгээ хурууг болголоо гэд орилж байтал машин дээр нь хүн аавда хайртай гэж биччихсэн байсныг нь олж уншаад аав нь тэсгэлгүй амиа орсон гинэ. Хүүнээ хайрлах гэж төрсэн байтал ганц амгүй машинаас болоод хүүгээ хурууг болгоод амиа орлоод хата яах вэ? Иймэрхүү юм болсон ч үж магадгүй. Энд чинь нагарж унаа буддын шишний хоосны тухай сургаал шүү дээ. Машин гэдэг яг эд юмсан чинь устаал эвдрээл үгүй бол. Гэтэл хүн гэдэг амт чинь хайраар амьдардаг байхгүй юу? Мөнх усын тухай бид нар яриад ирэхээр л нэг өөхөх тухай удаад байдаг. Тэгтэл тэр чинь хүний өөрийн эд тогшил мөнгө төгрөг яг алга болчдөг. Тэгэхээр энэ бүхэн чинь мөнх услах гэсэн утга шүү дээ. Энийг л яриад байгаа юм. Манай одоо энэ залуучууд энэ тухай уншаад 200 удаа шеэрлсэн гэдэг чинь үнэхээр гайхамшигтай юм нэх. Сайн байна. Ямар өрөвдмөр юм бэ? Гэхдээ ер нь бол энэ машинаас болж бас хүн харлах хүн байгаа шүү. Гэхдээ манай ажлын газрын нэг залуу байсан та. Уг нь машинтай явж байгаад араас нь нэг машин мөргөцсөн байлээ л дээ. Тэгсэн чил яг гараал нөгөө залуутайгаа муудалцаал. Гэхдээ тэгээд хоорондоо яг нь залуучууд болсон зодтолцсон юм уу яасан. Тэгээд нэг ганцхан зогсон гэсэн. Тэгэл гимтэл дуудаад буу юм болоод тэгэд гимтэл дээр очил нас орцсон шин. Чи чинь нэг бол хамсран гэрээд байгаа юм уу? Тэр чинь шоронд орсон гэвчтэй. Оо шорон. Шорон байдгаа цаадах чи бүр 15 жилийн ял авсан шүү дээ. Хайрын залуу нас. Гүн сүүлийн үед манай монголчууд их ууртай болж байна. Юм л дүрсгээл уралж байгаа. Хаач чинь аав чинь стонос яг уургүй 50 хүн шүү.
Гэхдээ чи ерэн заримдаа их ууртай шар усыг л явчих юм аа. Ээж тэгээд сүртэй шүү дээ. Саяхан зохиомл хэрэгч мэл яаж мэдлээ. Юуны чин зохиомл хэрэг гэж. Гэхдээ би сая дөнгөж сая яриад дуусч байгаа үсттэй чи. Манай ажлын газрын залуу уураасаа болж юу болвоо гэдгийг би сая хэллээ шүү дээ. Хинэггүй цаа. Гэхдээ тийм хүмүүс чинь хөөрхөн сайхан охтуудыг сонирхт юм шүү. Гадуур дүүрэн мессэд багт чинь. Тэгээд ч ман шиг лангуу ажилуулж амиа залгуулж байгаа амтныг нэг нүдэрээ харахгүй. Тоохч юу. Чи одоо яаж ч эрт хөтөлцсөн амт юм бэ? Дүнгэж 30 харангуйтаа одоо эмхэн боллоо юу? Нэртэй ирэн чи над үсээ усаад чавган цолчооч. Би чамд хэлээд байгаа юм шүү. Байртай бол байртай. Машинтай бол машинтай. Дутах юм юу ч байхгүй. Энэ хуучин засгийнхантай холбоотой. Lexus ундаг. Бүр сонгуул Монголд хүртэл мөнгө хайдаг гэж чи боддоо. Өсрэл чамаас аруул ахваагаа яад юм бэ? Нас юу юм тоо штэ. Одоо ийм хүн амархан олдохгүй шүү, найзаа өшөө. Хуучин юу гэдэг байсан? Цэрэг даг гэдэг байсан. Дараа нь тэрэг даг гэдэг болсон. Одоо дарах олдвол дагаа гэдэг болсон шүү дээ. За бити балаараа дээ. Нэр юм чин дээ. Чийл нэр амар юм да. Нөхөр мөхрөөс сольж болохгүй. Танаа нөхөрчстээ алтаа алт. Тэгээд ч дарга марга дагахад над шиг амтны буян заяа дутах байлгүй дээ хэршиг зүгээр. Тэгээд би чамд хэлээд нь штэ. Гүй чи энд гэртээ 2 хүүхдтэйгээ зууралтаад гарахаараа тэр лангууныхаа ард эргэлдээд ахаар чамд яаж нөхөр олдох юм бэ? Одоо тэгээд өөрөө орж ирээ сууна гэж байхгүй штэ хөшөө. Чи над үсмсээ янзал. Наад нүд чинь яах вэ? 2 хоноод гайг болчихно. Ерөөсөө чи инг нэг өдөр 2 хүүхдээ айлд үлдээчээд тэгээд гэр орноо сайхан цэвэрлээд өөрийгөө сайхан бэлдээд байжээ заа юу. Би тэр хүнийг ажлаасаа тарангуут нь шууд давуулаа хүрээдрээ. Чи зүгээр танилцаад л аваач тээ. Ядаж мэрэгжлийн хяналтын дарга хүн наад ажил төрөлд чинь нэмэр болт юм байгаа үсттэй. Хүш мэрэгжлийн хяналтын газрын дарга юм уу? Тийм. За болио чимэн. Намайг авилгачны гарт өгөх гэж байгаа юм уу? За чадахгүй чадахгүй болио. Чи одоо юу? Авилгачны гарт өгөх нь шүү дөгөөдөг чи. Болио та. Тэр чинь тийм том дарга нь биш байхгүй юу? Байцаагчээс арай дээр. За ямар ч байсан дарга заа юу. Зүгээр л хүн штэ. Ямар ч хамааг идэх гэж байгаа биш. Бүш. Мэдгүй. Бүр санаас